Тийм. Chat GPT гэж сонсч ирсэн үү? Chat GPT сүүлийн үед бол нэлээд нэмж гарч байгаа. Ийм л оюухан хааны одоо хамгийн сүүлийн үеийн бүтээл бол Chat GPT. За тэгэхээр нэлээд олон бас хүмүүс видео хийсэн байна. За тэгээд ерөнхийдөө энэ дээр яаж Chat GPT-г ашиглаад хэл сурах тухай 5 зөвлөгөө өгье. За эхлээд ерөнхийдөө step by step хийгээд явуулахаар дагаад яваарэ. За эхлээд болохоор яах ёстой вэ гэхээр chatgpt.com гэсэн хаяг руу орох нэ. chatgpt.com. За яашаа орохоор очихгүй. За юм гарч ирнэ. Шууд логин хийхгүйгээр орчих болно. Гэхдээ би логин хийгээ үзүүлчихье. Тэрээс амархан үн төлбөргүй орчдөг болохоор. За шууд би Google-ээр орчин. За энэ хэд ингэ байна гэсэн үг. Би яг энэ интерфейс апныхаа хэлийг Японы хэлээр тохируулчихсан болохоор та бүхэн юу руу гараад settings руу ороод хэлийг нь англи хэл болгочвол бас болно шүү. За одоо энэ видеонд ихтэй тэр хэл нь ямар жил дээр байсан хамаагүй хэрэгжих боломжтой болохоор би шууд яг энэ байгаа хэлтэй ингээд заагаад явчихъя. За тэгэхээр энэ chat GPT бол ерөөсөн маш их хүчтэй програм байгаа. Яаж ашиглах вэ гэхээр хэл сурахад бид өнөөдөр ашигланаа. Окей. За тэгэхээр нэг бодит хүнтэй чатлж байгаа юм шиг чатлаад явах гэсэн. За би энэ дээр хүнтэй англиар чатланаа. I want to practice my English with you. За би чамтай англи хэлээ ингээд practice юм байна. Гэхээр над руу хариулт өгч тийм ээ. За яг та юу гэж яаж харилцмаар байна вэ гэхээр яах нь speaking-ээ сайжруулах уу эсвэл writing-аа сайжруулах уу, grammar-аа сайжруулах уу гэдэг ажил. Бинийг бас сонсож болох юм байна. Сонсъё гэх юм бол read aloud. Of course, I'd be happy to help you practice your English. Is there a specific topic you'd like to discuss or a particular skill you want to work on, like speaking, writing, or grammar? Ерөөсөө natural voice вэ маш өндөр түвшинд хөгжсөн байгаа. За тэгэхээр can you please summarize the book? За би энэ дээр яах вэ? Эхний арга маань болохоор би summary хийх аргыг танилцуулъя. Summary буюу хураангуйлалт тийм ээ. За тэгэхээр can you summarize? За би ямар байдлаар би хийх вэ гэхээр дээр маш анхааралтай бичих хэрэгтэй. Summarize the book 7 Habits under 500 words using simple grammar and easy to understand words for English learners. За би юу гэж бичиж өгөхээр энэ дээр за 7 habits буюу 7 туршлага гэдэг энэ номыг болохоор 500 үг доктор маш энгийн дүрмийг ашиглаад ойлгоход амархан үгээр англи хэл сурч байгаа хүмүүст зориулаад товчлоод өгөөч гэж бичлээ.
За тэгэхээр ямар хойролт харъя. За энэ дээр болохоор маш ойлгоход амархан хэл сурж байгаа хүмүүсээр болсон болохоор яг хэцүүг ашиглахгүйгээр ингээд нөгөө прангуулж өгч байгаа юм шүү дээ. За энийг болохоор би яг 500 үг дотор гэж байгаа болохоор яг ойролцоогоор нэг уртган хэмжээний эссе шиг яг ингээд бичлээ гэсэн. Окей. За тэгэхээр ингээд энэ номыг ингээд болчлаа тийм ээ. За тэгэхээр энэ эхний арга. За би тод ингээд уншлаа. The 7 habits of highly effective people гэдэг юм тийм. За тэг ингээд уншиж ирсэн чинь энэ үгийг би ойлгохгүй тийм ээ. This habit means taking control of your actions. Энэ үгийг би ойлгохгүй. За тэгвэл би яг энийг нь копиж авч жагаад can you translate this into Mongolian? Гэт ширэстад. За энэ болохоор хоёр дахь минь тайлбарлахгүй юу? Орчуулах тийм ээ. За тэгэхээр би энэ бичснийг болохоор монгол хэл рүү орчуулж авчлаа гэсэн. За тэгэхээр би одоо харьцуул үзэж болох нь шүү дээ. Харьцуулаад. За жишээ нь эхний үг нь болохоор be proactive. This habit means taking control of your actions гэсэн байна тийм ээ. За тэгвэл энэ дээр нь proactive гэдэг чинь юу гэсэн үг вэ? Идэвхтэй бай гэсэн үг юм байна. Энэ нь болохоор эхнийх нь энэ дадлал нь өөрийн үйлдэлийг хариуцах тухай юм гэдэг нь энэ дадлал нь өөрийн үйлдэлийг хариуцах тухай юм гэдэг нь this habit means taking control of your actions. За тэгэхээр эхний арга бол прангул байлаа. Энэ хоёр дахь арга болохоор орчуулж түүнийг тулгаж үзэх байлаа. За дараа нь болохоор ямар хөө байдлаар хэл суралт ашиглаж болох юм бэ гэхээр би болохоор дөрөм үзмээр байна тийм ээ. За тэгвэл би дөрөм үзмээр байна болохоор би дөрөм үзмээр байгаа үед ашиглан. За тэгвэл би энийг за жишээ нь би past simple болоод present perfect гэсэн хоёр төрлийн ялгааг нь ойлгох болж байна тийм ээ. За тэгвэл би ингэ гэсэн үг. Үүнийг би яанаас сурах тааж байгаа сонирхолтой байна. Монголын түүхийг би present perfect past simple хоёрыг ашиглаад ойлгомоор байна. За тэгэж болох уу гэвэл болно. За тэгвэл би ChatGPT-ээс асуучих гэсэн үг. Can you write okay, as I can summarize it болно. Can you write about Mongolian history under 250 words in a paragraph format using the grammar points past simple and present perfect correctly. Мэдээж correctly. Тэгэхээр би ингэж юм. За энэ дээр би яаж вэ гэхээр за ChatGPT чи надаа яахан past simple present perfect гэсэн хоёр дүрмийг ашиглаад Монголын түүхийн дотор 250 үгтэйгээр бичээд өгөөч гэхээр за харъя. За ингээ параграф бичиж өгч юм тийм ээ. За энэ 250 үг дотор бичих хэрэгтэй. Энэ үг юм болж байна. За одоо тэгэхээр энэ дээр яг бид нөгөө past simple present perfect ашигласан харъя. Mongolian history is reached dates back thousands of years. За энэ хараа. Энэ дээр Genghis Khan united the Mongolian tribes and founded Mongol Empire. За энэ болохоор past simple ашигласан байна. За тэгээд present perfect ашигласан уу? За одоо тэгэхээр яах юм? Энд өнгөрсөн түүхийг ярихдаа энэ хүртэл болохоор past simple бичсэн байна. Тэгээд эндээс эхлээд яг энэ өгүүлбэрээс эхлээд present perfect ашиглаж эхэлсэн байна. За
яагаад гэж байгаа вэ гэхээр би дөрмийн хичээл дээр яг нь тодорхой тайлбарж болно. Гэхдээ яг нь би яг нь би даад сурч байгаа нөхцөлд болохоор яг нь ChatGPT-ээс асуух нь шүү дээ. Please explain to me the usages and differences of past of the grammar rules. Маш тодорхой байх ёстой л доо. Past simple and present perfect in Mongolian. За би одоо монголоор ингэ тайлбарлалт өгчийг асуухаар яг тайлбарч өгнө шүү дээ. За харж байна тийм ээ. Тэгэхээр яг миний бодлол өөрийн хувийн багштай болсон юм шиг гэж ашиглаж чадж байна гэсэн үг. За past simple бол ямар цаг юм бэ гэхээр өнгөрсөн болсон дууссан үйл явдлыг илэрхийлж ашигладаг. Маш зөв. Энэ үйл явдал тодорхой нэг хугацаанд болсон гэдгийг харуулдаг. Бөгөөд тухайн үйл явдал одоотой ямар ч холбоогүй гэж ойлгогддог. Яг л би ингэж заадаг. Тэрээс маш сайхан тайлбарлсан байна. Эдгээр үйлдэл аль тийм болсон тодорхой хугацаанд дууссан учраас past simple цагийг хэрэглэнэ гэж тийм ээ. За гэтэл энэ дээр болохоор present perfect болохоор яаж вэ? Ямар нэг үр дүнд хүрсэн эсвэл одоотой холбогдсон үйл явдлууд илэрхийлж ашигладаг гэд жишээгээ бичээд дараа нь монголоор орчуулсан байна. Ялгааг нь одоо бичиж байна тийм ээ. Past simple ямар ялгаатай? I visited Japan last year. I visited Japan. Гэх юм. Ингээд харуулж байна. За би нэг ойлгочлоо. За би бүр давраад байна шүү дээ тийм ээ. Энэ өгүүлбэр дээр past simple, present ашигласан байна тийм ээ. За тэгвэл ChatGPT миний англи хэлний багш чинь бинээс асуусан тийм ээ. Can you explain why present perfect was used in the following sentence? In Mongol. За би монгол дээр сонсомоор байна тийм ээ. Тэгээд 2 цаг аваад ингэж за юу болчихв? Энэ интернет буцчихв. Интернет байна да. За хэрэг оруулах гэж үзье. Ажиллаж байгаа нь үзье. За ямар ч юм болохоор 3 дахь. Гэхдээ сая ягаад ингэ болохоор биш бай мэдэхгүй байна. Гэхдээ ингээд би яг нь энэ өгүүлбэрт ягаад ашиглаж байгаа юм бэ гэж бичээд ойлгоход энэ надад бас тайлбарлаж өгөх ёстой байдаг. За нэр сүүлийн үеийн ChatGPT за бооч нэг бичээ. За одоо энэ болох нь баг болж байна. За би монголоор чи. Can you translate that to Mongolian language? За мэдээж хэрэг нь төгс биш ингээд баг зэрэг алтаа гарч ирж байна. Гэхдээ яг ямар ч үсэн энийг бол болж байна. За тэгээд би энийг болохоор одоо би 4 дахь хамгийн сүүлийн аргаар үзье. За энэ болохоор ChatGPT хэлээ давтах тийм ээ. Хэлээ давтах. За тэгэхээр би одоо ингэж үзэж байгаа надад нэг administration гэж үг мэдхгүй гарч ирлээ тийм ээ. За тэгэхээр би энэ үгийг бас асууж болох юм байна шүү дээ. Can you explain how I can use this word in conversation?
За ингээд биччихлээ. За administration гэдэг нь яаж заагаад өгөөч гэсэн чинь administration гэсэн үгийг болохоор ийм олон нөхцөл ашиглаж болох нэ. Окей. За тэгвэл хамгийн сүүлийнх нь болохоор би одоо нэг англиар автмаар байна. Тэгвэл би яаж болох вэ? You are my language teacher. Okay. Can I practice my English with you? За би чамтай англиар татаж болох уу? Мэдээж хэрэг болно тийм ээ. За. Тэгэхээр надад болохоор одоо юунаас эхлэмээр байна вэ гэж юм тийм ээ. За тэгвэл би болохоор яах вэ? I don't speak so well. How can I improve? За ингээд бичгээр. Окей. За ингээд бичсэн чинь англи хэлээ сайжруулна гэдэг чинь practice буюу дадлах шаардна. Гэхдээ дараах аргыг ашиглаарай гэж тийм ээ. За practice speaking regularly. Talk to native speakers. Find language exchange partners. Гэх надад нийтдээ 7 юм хэрэгэд авах зааж өгч байна. Окей? За. 7 зааж өгч. Окей. За тэгэхээр ерөнхийдөө бол ийм байна. ChatGPT ерөөсөө маш хүчтэй одоо улам илүү боловсронгүй болж байгаа. Харин language сурч байгаа бид нарт болохоор иймэрхүү байдлаар ChatGPT-г ашиглаж болно. За үзсэн бүгдэнд баярлалаа. See you everybody next time.